Сайн байцгаана уу? Бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ээлжид видео контентоор уулзч байгаадаа баяртай байна. За өнөөдөр бүгдээрээ ажлын ачааллыг давж гарах 3 энгийн алхмыг үзнэ. За тэгэхээр маш олон хүмүүс олвол асар их ачаалттай ажилдаг. Тэгээд өдөржин ингээд завгүй бараг ингээд өдрийн 8 цагаас илүү өдрийн 10 цаг 12 цаг ажиллаж байгаа мөртлөө одоо ингээд тодорхой бодиттой юм өсөлт, өөрчлөлт, дэвшил, орлогын одоо өсөлтийг бол харж чадахгүй байгаад байдаг. Тэгэд үүнийг одоо эвдэх шууд одоо амьдралтаа хэрэгжүүлж болох юм зөвлөгөө амаа. За хамгийн нэгдүгээрт нь ерөөсөө тодорхой болгох буюу ажлаа төлөвлөх. За тэгэхээр бид нар ийм төлөвлөгөөгүй баахан ажил дотор живж орохороо л ер нь дандаа стресстэй. Тэгэхээр ажлуудаа эхлээд төлөвлөнө. Зарим ажлууд бол маш юм том ажлууд байгаа шүү дээ. Тэгээд тэр том ажил яг одоо хизээ дуусах ёстой юм. Өнөөдөр яг аль хэсэг нь хийгдэх ёстой юм бэ гэдг нь тодорхойгүй учраас одоо бидний тархинд тийм ачаалал өгөөд тэрнээс болоод бид нар стресстэй байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ажлаа төлөвлөхдөө тэр одоо том эсвэл одоо нэг юм бүрхэг ажил тэр бүрхэг ажлыг бүр маш юм алхмуудын тодорхой болгоод за энэ ажлыг би хийж дуусгахын тулд эхлээд би нэг ийм юмнуудыг би хийх ёстой байна гэд ингээд тэр том ажлыг одоо олон жижиг ийм хэсгүүдэд хуваагаад за тэгээд тэр хэсгүүдээ одоо календар дээрээ тавина гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр би энэ ажлынхаа яг энэ хэсгийг дуусгачих. Маргааш би ажлынхаа яг энэ хэсгийг дуусгахыг гих мэтчлэн одоо нөгөө жижиг хэсгүүдээр нөгөө том ажлыг ингээд хуваагаад тавьчихаар өдөр болгон хийх зүйл чинь тодорхой одоо маргааш ч гэсэн хийх зүйл чинь тодорхой ингээд тархины чинь маш том орон зай ингэж сулалж өгч байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө тархины чинь орон зай ингээд сулраад хийх зүйл чинь ойлгомжтой тодорхой болцсны ар дээр асар их эрчим хүч одоо яг тэр ажил руу төвлөрч бүтээмжийг бий болгоход танд тусалдаг гэсэн үг. За хоёрдугаарт нь ажлуудыг ангиллан ялгах. Паретогийн 80-20-ын зарчмын дагуу одоо нийт үр дүнгийн 80%-ийг одоо тухайн зүйлсийн ерөөсө 20% нь бий болгож байгаа гэсэн үг. Тэгэхээр таны одоо нийт одоо хийдэг ажлын чинь ердөө 20% нь нийт үр дүнгийн 80%-ийг бий болгосон байдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бүх ажлыг ерөөсөө хийх шаардлагагүй. Харин одоо тэдгээр ажлуудаас нийт одоо хүрэх гээд байгаа үр дүнгийн чинь 80%-ийг бий болгож байгаа гол ажлуудыг л ерөөсөө хамгийн түрүүнд барьж авч хийх ёстой гэсэн үг. За 3 дугаарт нь ерөөсөө энэ бие махбодын эрчим энерги нөхөж маш сайн амрах ёстой. Амрах цагтаа амарч, унтах цагтаа унтаж ерөөсөө маш сайн хоол хүнс хэрэглэж тархиа маш гоё ингэж чөлөөлж амраах хэрэгтэй. Ялангуяа одоо хагас потенциалаар амралтын өдрүүдээр цэвэр агаарт гарах идэвхтэй амралтыг одоо өөртөө өгж явах хэрэгтэй. Энэ амралтыг одоо өөртөө өгснөөрөө та бүтээмжээ асар өндөр болгож чаднаа. Харин одоо олон цагаар ажиллаад хагас потенциалгүй ажиллах юм бол энэ урт хугацаанд таны бүтээмжийг хамгийн их унгаж яадаг байхгүй. Тэгэхээр зөв цагтаа амраад бүтээмжээ илүү нэмэгдүүлж явах хэрэгтэй. За миний хувьд болохоор өглөө оройдоо бясалгал хийж одоо өөрийнхөө оюун санаа сэтгэлийг бол амраадаг. Ингэснээрээ бол миний бүтээмжинд бол маш одоо гайхалтай нөлөө үзүүлдэг. За зарим одоо их ачаалттай үед бол би бүр 15 минутын завсарлаг авч агаад ажлынхаа дундуур одоо бясалгалаа хийдэг. За тэнгуут 15 минут ингээд бясалгал хийгээд дуусахад одоо миний эрч хүч, миний одоо тархины ажиллагаа бүр маш их сайжирсан байдаг. Тэгэхээр та нар маань ч гэсэн яг одоо энэ аргачлалыг хэрэгжүүлээд өөрийнхөө одоо бүтээмжийг нэмэгдүүлээрэй. Тэгээд миний одоо бүтээмжийн сургалт 2.0 гэдэг одоо шинжлэхсэн сургалт гарсан байгаа. Тэгээ энэ сургалтаараа би одоо өөрийнхөө сэтгэл зүйтэй хэрхэн ажиллах юм бэ? Яаж одоо ажлуудаа ангилж бүх ажлуудыг хугацаанд нь яг хийдэг болох уу? За дээрэс нь одоо ажлуудаа хэрхэн ялган ангилж маш их бүтээмжийг гаргах вэ гэд олон ийм хэрэгтэй хичээлүүдийг багтаасан байгаа. Тэгээд
Бүтээмжийн сургалтыг авсан бүх хүмүүстээ би өөрийн одоо өнгөрсөн хугацаанд хийсэн бүх одоо сургалтуудыг багцлсан багц сургалтыг одоо үн төлбөргүй үзэх эрхийг бэлгэлж байгаа. Тэгээд та бүхэн маань энэ тайлбар хэсгээс одоо сургалтын талаарх мэдээллийг аваад бүтээмжийн сургалтандаа хамрагдаж өөрийнхөө одоо бүтээмжийг нэмэгдүүлээрэй. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.